Цахим үүлэн дэх адал явдал. 1-р бүлгийн 1-р анги. Би таблетгүйгээр 2-7 хоногийн өнгөрөөсөндөө итгэж чадахгүй. Яаж байгаа таблетаа хяналтын өрөөнд мартчихваа. Чи заримдаа их мартамхай байдаг штэ Вебстер. Магадгүй чи барилгын ажил явагдаж байхад хяналтын өрөөнд орж болохгүй гэж клик хийснийг бас мартаад байх шиг байна. Аюултай шүү дээ. Тайвширтаа нийтий. Би таблетаа ганцхан хормын дотор л шүүрчихнэ. Тэгээд л шууд гараад ирнэ. Заавал энд орхисон байхаа. Туслаарай Нэди. Вебстер, Нэди туслаарай. гараа. Би чадахгүй нэ. Миний гал гулсаад ил. Юу хийсэн бэ? Бид хоёр хаана байна? Харин л дээ. Би зүгээр л алхаж байтал гинт тэр тавцсан цөмрөөд унчихлаа. Удирдлагын өрөөний доор тээврийн хоолой байдаг гэж би яаж мэдхүлээ? Тэрийг хэн ч мэдээгүй хаа. Удирдлагын өрөөг барихаас ч өмнө байгуулсан хоолой байх. Их хуучны хоолой гэж мүрийцэхэд ч бэлэн байна. Тийм л байж таараа. Хардаа. Нөгөө хоолой чи өөрөөд унчлаа. Хэд ямар муухай харагддаг хүүхдүүд вэ? Чи сая юу болсныг харсан уу? Ой, энэ замаар хөвж явдаг юм. Урдан алхаад зам чөлөөлөөч дээ. Яс таны ядаргаатай юм аа. Хөөе, бид хоёрыг муухайгаар пастлчихлаа. Надад энэ газар таалагдахгүй байна. Хоёулаа хурдан гэртээ харьяа. Гэхдээ яаж вэ? Хоёулынгийнх нь ирсэн хоолой нураад унчихсан. Магадгүй бид өөр хоолойгоор буцаж болох юм. Чи энэ хавьд өөр тээврийн хоолой харж байна уу? Би л аваад харахгүй нь. Үгүй л дээ. Гэхдээ бид хоёр туслах хүн олъё. Цагдаагийн ажилтан, багш, эсвэл хүүхдтэйгээ цуг явж байгаа ээж ч юм уу? Эсвэл дэлгүүрийн худалдагч. Тийм ээ. Болж магадгүй юм. Асуугаад үзье Вебстер. Ой, та хоёр ч манай дэлгүүрийн үүдэн дээр юу хийж зогсоо хүүхдүүд үү? Нөгөө Зайлвэ. Хэл. би зүгээр л алхаж байгаад нэг хуучин тавцан дээр гიშгсэн чинь нөхрөө надад ийшээ хусаад ирчлээ. Бид ухаалаг нэт хотхоноос ирсэн юм л та. Тэгээд гэртэл хармаар байна. Ухаалаг нэт хотгоных гинэ. Наадах чинь ховор тохиолдол байна шүү. Би өмнө нь ухаалаг нэт хотгоны хүүхэдтэй уулзаж байгаагүй юм байна. Яагаад тэр вэ? Таюуда. Тээврийн хоолойнуудыг бүгэлснээс хойш бидэн дээрээ гадаад ертөнцөөс зочид ирэхэ болсон юм л да. Тийм л учиртай юм. Танай ертөнцөөс манайх руу холбогдсон хоолойнууд устдаад маш их удаж байгаа. Үгүй та хоёр лав Байдромедагийн хамгийн сүүлийн хоолоогоор орж ирсэн байхаа та. Байцаарай. Ухаалаг нэт хотхон руу буцах зам үлдээгүй гэж та хэлэх гээд байна уу? Бүр ямар ч юу? Та хоёрт тусалж чадах нэг хүн байж магадгүй юм. Манай аав маш мэдлэгтэй нэгэн хүн төрлөختний тухай надад ярьж өгдөг байсан юм. Эрдэмтэн эмэгтэй гэж байсан. Тэр эрдэмтэн аавд маань хэрхэн дэлхийгээр болон интернетээр аялдаг тухайгаа ярьж өгч л дээ. Тэрээр цахим орчныг аюулгүй болгодог юм гэсэн. Аав тэрнийг манай нутаг Лейдус саадах үеэр нь уулзсан юм. Тэр эрдэмтэн бүх ертөнцөөр тэр дундаа танаа харж дайран аялах аргыг мэддэг байсан. Тэгвэл та тэрнийг ухаалаг нэт хотхон руу буцах замыг мэддэг гэж бодож байна уу? Тийм ээ. Гэхдээ уучлаарай. Би тэрнийг одоо хаана байгааг нь мэдэхгүй юм байна. Тэр эрдэмтэн туршилт хийхээр цахим үүлний өнцөг болон бүрд очдөг юм гэсэн. Бид одоо яах болж байна? Хэн та хоёрт тусалж магадгүй гэж? Музейн тайлбарлагч нарын аль нэг нь. Эндээс музей ороход их ойрхон шүү. Би та нарт зам зааж өгье. Энэ жаахан найз маань зүгээр үү? Чиглүүлж. Өгш анд минь чи юу руу хуцав? Энэ нүхийг хараач. Аюултай зүйлийг урдчлан илрүүлсэн чинь сайн байна шүү чиглүүлэгч минь. Энэ нүх рүү хүн унж магадгүй юм байна. Энийг нэг гэмтгээс өмнө энийг таглаж тавья. За ингээд
Хамаагүй дээрлээ. Нэгдүгээр бүлгийн 1-р анги төгсөв.